нийслэлийн засаг дарга бол 4 сараас эхлүүлээд хороодын засаг дарга нар буюу яг анхан шатанд иргэдийн амьдрал дээр ямар асуудлууд тулгардیں۔ За дараагийн байгууллагууд шийдвэрлэхэд яг ямар асуудлууд тулгардیں۔ Нийслэлийн түвшинд энийг яаж хамтарч ажиллах боломжтой вэ гэдэг энэ асуудлуудыг бид нэрээс шууд сонсдог болсон. За ингэж сонссныхаа үр дүнд өнөөдөр би яг манай хорон дээр тулгараад байгаа хэд хэдэн асуудлуудыг би өнөөдөр бас нийт дүүргийн нийслэлийн засаг дарга болоод нийслэлийн бүхэл удирдлагуудад хэллээ. За дүүрэг хороо хамтраад биетэйгээр шийдэх боломжтой зүйлүүд гэж байна. За боломжгүй заавал нийслэлээр дамжуулаад явагдах ёстой ажлууд гэж байна. Тэр дундаа барилгын ажлууд, барилгын зөвшөөрөлтөй холбоотой ажлууд, за зөвшөөрлгүйгээр барилгын ажил эхлүүлдэг гэх мэтчлэнгийн ийм зүйл дээр дүүрэг нийслэл өөрөө зөвшөөрлөгдөггүй учраас нөгөө цуслах гэсэн асуудал төр зогсох гэсэн асуудал төр хүч хүрдэггүй ийм асуудлууд байдаг. Тэгэхээр энэ асуудлууд бол хаахана нийслэлийн түвшинд явж байна гэдэг асуудлыг ерөөхдөө бол өнөөдөр голжлон хөндлөө. За тэгэхээр нийт алба хэлцээний дарга нар маань бас яг энэ асуудлуудыг бол өөр өөрсдөө хүлээж аваад ямар нэгэн байдлаар ямар ч үсэн хариу авахар боллоо. За өмнө нь бол яг ингээд мэргэжлэнүүдээр тус тусын үйл ажиллагаануудыг хариуцсан мэргэжлэнүүдээр дамжаад за тухайн байгууллагуудаас нь бол тодорхой хэмжээнд юунууд нь хариунд нь ирдэг. За зарим нь бол бүр хариу ирдэггүй нуугаад яах вэ? Хариу ирдэггүй ийм асуудлууд байдаг. Тэгэхээр энэ хариу ирдэггүй хоорондын уялдаа холбоо байдаггүй. За тэрийн байгууллагууд тэр дундаа дүүрэг нийслэл за тэр дундаа бүр хамгийн анхан шатны нэгж болох хороонд нь тэр амьдрал нь болоод байдаг. Асуудлууд нь яг тэр ажил дээр нь өрнөд идэг боловч дээд шатны байгууллагад орохоор ингээд нэг замхарчдаг эсвэл нөгөө яг тогтцоо хариултаа авч чаддгүй гэх мэт асуудлууд дээр өнөөдөр бид нэр шууд ингээд ярилцж байгаагаараа ямар асуудлуудыг авч хэлцэх ёстой юм. Бид нар ямар асуудлыг яаж шийдэх боломжтой. За энэ дээр ямар хариулт өгөх ёстой. Энийг хэн хариуцах ёстой гэдэг. Ерөөсөө л бид нар энэ олон шат дамжлагаал богсогч байгаа бол ийм л аш холбогдолтой ийм уулзалтууд болж байна. Манайх бол ер нь за 199% нь бол яг байр хороолол гэдээ явждаг. За манай дээр бол дахин төлөвлөлтөд орсонтой холбоотойгоор яг гэр хорооллын хоёрхан л гудамжтай буюу 1.7-8 айл. За хорооны хувьд болохоор барилгын даас хэтэрсэн барилгын нэмж барилга барих боломжгүй ийм газар. Хүн амын даас хэтэрсэн ийм газар гэж байгаа. Тэгтэл нэг ийм жижигхэн боломжтой олоод нэг барилгын компаниуд барилга бариад байдаг нэг асуудлууд байна. Хамгийн гол асуудал нь барьсан байхад дараа нь зөвшөөрлөө авчна гэдэг нэг ийм барилгын компаниудад даварсан үйл ажиллагааг нийтээр нь нийслэлийн хэмжээнд зөвхөн манай хорон дээр гарч байгаа асуудал биш. Нийслэлийн хэмжээнд гарч байгаа энэ асуудлууд бол яг л манай хорон дээр ч гарч байна, нийслэл дээр ч гарч байна. Тэгэхээр энэ удаадаа бол яг энэ нэг асуудлыг нийслэлийн хэмжээнд дөрвтойхоо авч үзээч гэдэг ийм асуудлыг би бол өнөөдөр ярьлаа. Хороодны засаг дарга гэдэг бол өөрөө ерөнхийдөө ач хууч байх шаардлагатай ийм ажил байдаг. За тэгэхээр энэ ажлыг нэгдүгээр эрчимжүүлэх шаардлагатай гэдэг бол ярьж байна. За хоёрдугаарт нь гэх юм бол одоо энэ үйл ажиллагаануудаа хэтийн төлөвтэйгээр хийе. Хэтийн төлөвтэйгээр хийх буюу өнөөдөр аж ахуйн нэгжүүдтэйгээ тулж харьцаад өнөөдөр өөрсдийнхөө хэмжээнд шийдэх боломжтой аж ахуйн нэгжүүдтэйгээ харилцаа шийдэх боломжтой зүйлийг заавал улсын төсвийг бүрэн дараа хийхгүйгээр улсын төсөвтөр энэ өргөө зардал гарахгүйгээр ингээд хамтраад ажиллах боломж болцоонууд нь юу байна? Тэдгээрийг нэмэгдүүлж эрчимжүүлж ажиллаа гэсэн юм нь гол үргэлж хэллээд өгч байна. Одоо тэр хороод дээр тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг зарим дүүргүүд маань бас хийгээд эхэлсэн явж байгаа юм байна. За Сонгоорхын дүүргийн хувьд бол энэ ажлыг бэлтгэл ажлыг хангасан одоо яг эхлэх гээд явж байгаа. Тэгээд энэ нийслэлээс яг хороод руу чиглэсэн ийм тодорхой хэмжээний тулгамдсан асуудлуудыг шийдэх юм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө маш их хэрэгцээтэй юм шийдвэр байна. Сонгоорхын дүүргийн 10 дугаар хороо манайх за гэр ороолын хороо 2600 өрхтэй гэр ороолын хороодын дунд тулгамдж байгаа нийтлэг асуудал байгаа. Тэр бол хороолын дунд авто замууд, за явган хүний замууд, за мөн инженерийн дэд үтсийн асуудал хамгийн их тулгамдж байгаа асуудал. Цэвэр бохор ус дулаан гэдэг ч юм уу ийм асуудал. Өөрөөр хэлбэл орчин нөхцөлөө бас сайжруулах ийм сонирхол бол гэр ороолын иргэдэд маш их байдаг. Тэгээ энэ чиглэлд нь бас нийслэл ирэх шийдвэрүүдийг бас гаргаж энэ чиглэлийн төлөвлөлтүүдийг бас илүү их хийж явах юм бол бас гэр ороолыг бас асуудлуудыг шийдэх боломжууд байгаа гэж бодож байгаа. Өнөөдрийн уулзалт болохоор маш чухал ач холбогдолтой хороод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд ярьж байгаа нь хороодын засаг даргын дуу хоолойг сонсож байгаа нь маш үр дүнтэй асуудлууд болж байна. Нийслэлийн засаг даргаас хороодод тулгамдаж буй асуудал дээр нөгөө нэг төсөв хөрөнгө шийдэж өгснөөр хороодын
нэн тэргүүн шаардлагатай хийх ажлуудыг одоо хорооны одоо тулгамдж буюу мэдж байгаа буюу хамгийн анхан шатны засаг дарга нар өөрсдийн биеэр хийж байгаа нь болохоор маш чухал ач холбогдолтой. За манай хорооны болохоор онцлог нь болохоор аслагдсан 3 дүүргийн дүүрэгт багтдаг мөн бас аялал жуулчлалын бүс нутагт оршдог. За тулгамдж буй асуудлаас дурдах юм бол налаах дүүргийн 6 дугаар орон аялал жуулчлалын бүс нутагт оршдог гэдгээр амрагч жуулчид маш ихээр байдаг. Тэгээд энэтэй холбоотой нэг аслагдсан газар хог их хайдаг амрагчдын юм уу хогны асуудал байна. Мөн нийслэлийн тээврийн асуудал байна. Одоо налаах тэрэлж хоёрын хооронд явж байгаа нийтийн тээвэр нь одоо автобус нь болохоор хол зайтай цагаар явдаг. Мөн одоо тулгамдж буй асуудал гэвэл зам засвар арчилгаа одоо нэг зорчиж байгаа буюу даваагаар явж байгаа ч юм уу шороо их босох ч юм уу эрүүл аюулгүй зорчих нөхцлүүд их зөрчдөг. За хорооны засаг дарга нэг бүр тухайн хорооныхоо нутаг дэвсгэр дээр тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн хамтдаа шийдэх үү? Явган хүнийхээ замыг хэрхэн шинжлэх үү? Авто замынхаа хороолын дундах замаа хэрхэн шинжлэх үү? За цаашлаад дээврийн засвар, пассатны засварын шинжилгээ хэрхэн хийх үү? Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх үү? Автомашиныхаа зогсоолыг хэрхэн нэмэгдүүлэх үү гэдэг, ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх үү гэдэг ийм одоо гарч шийдлүүдийг ярьж байна. За тэгээ бид нар одоогоос сар гарны өмнө эхний үүрэг даалгавруудаа өгөөд тодорхой санхүүгийн их усруудын шийдсэн энэний гүйцэтгэлүүдээ бас ярьж байна. Эргээд бас дутуу хийгдэг байгаа ажлуудаа хэрхэн хийх үү гэдэг ийм ажлуудыг ярьж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод нийтдээ 214 засаг дарга гэдэг албан тушаалтан байгаа. Намайг оролцуулаад 204 хорооны засаг дарга нар 9 дүүргийн засаг дарга ингээд нийслэлийн засаг дарга гэсэн 214 засаг дарга хороо дүүргийн тэр тулгымцсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэдэг ийм механизмтай болж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бие биендээ харилцан хяналт тавих, төлөвлөлтөө хамтдаа хийх, гүйцэтгэл дээр нь хяналт тавих, тулгамдж байгаа асуудлууд газар чөлөөлтийг хамтдаа шийдэх, инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинжлэх, эрчим хүч дулаан хангамжийн их усруудыг нэмэгдүүлэх гээд хотын бүхий л асуудлуудыг хамтдаа шийдвэрлээд ингээд ажлаа эрчимжүүлээд явж байна гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ хот гэдэг их айл бол хүнийг одоо төрөх эмнэлэгт төрсөн цагаас нь эхлээд цэцэрлэг, сургууль, ажлын байр, эрүүл мэнд, боловсрол, соёлын хүртээмж, ахуй үйлчилгээний хүртээмж, төрийн үйлчилгээ үзүүлдэг ийм одоо олон үйлчилгээний нийлбэр цогцыг үзүүлдэг байгууллага өөрөө хот байдаг. Тэгээ энэ хотын байгууллагууд өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж ээж энэ иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас бүх шатанд хариуцлагатай өөр хоорондоо уялдаатай ажиллах энэ одоо зарчим руу бид нар ийм уулзалтыг тогтмолжуулж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Хороодын засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Дүүргийн засаг дарга нар гудамжиндаа ажиллах ёстой. Иргэдийн одоо тэр хэлж байгаа санал шүүмж хүсэлтүүдийг шийдвэрлэдэг ийм одоо механизм руу бид нар бүрэн шилжиж ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье.